За. Нөгөө зүсснээ ямар ч байсан ингээд бариад авлаа. Гүр яг би энэ хүмүүст өгөх гээд байгаа гол мессеж бол ерөөсөө энэ юм шүү. Нэг үхрийн арьс одоо яг хөдөөж юу авах вэ? Авж байгаа газараа 5,000 л байдаг. Тэгээ бид нар зөрүүлээд одоо юу гэдэг ядтай. За заавал хятад гэхгүй л дээ гадаадаас орж ирсэн ирмээ. Нэг болохоор 800-аас 2,000 төгрөгийн үнш одоо дундаж үнэтэйгээр 1 метр тутмын шүү дээ. Тийм хашаар худалдаж авлаа. Тэгээ яг хоо сураа хэрэглэе гэсэн санаа. Яг хоо 1000 хүн үзэж байхад нэг хүн дагаад те энэ зөв шүү гэж дэмжиж энийг хийхэд л энэ миний энэ бичлэг оруулсны үр дүн байх юм аа. Олон хүн үзэх юм бол ерөнхийдөө үр дүн нь гарна. Энийг хог болгоод юм уу илжрүүлээд ütүүлээд хайжсанаас хэдүүлээ өмнө нь бидний үг дээдс хийгээд болоод байсан юмыг ямар нэгэн байдлаар хийчихъя л гэсэн санаа шүү. За дэмжиж юу сайхан лайк шеэр дараад өгөөрэй.